Нэгэнт хайрын харилцаатай хүмүүсийн дунд зөрчил байдаг учраас хосуудын хувьд зөв муудалцаж сурах нь тэдний сурж болох хамгийн чухал хичээлийн нэг юм аа. Гэрлэлтийн амьдралд эрүүл болон эрүүл бус муудалцааны хооронд маш том ялгаа байдаг гэдгийг магадгүй та мэдэх байх. Тэгэхээр санал зөрөлдөөн, зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас бүх зүйл шалтгаалж хамаардаг байгаа. Тогтвортой биш гэрлэлтийн хувьд бие биентэйгээ муудалцаж санал зөрөлдөх үедээ дайсанлын гол байн нөгөө хүнээ буруутгах, нөгөө хүнээ зовоох байдаг байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой нэгэн жишээ хэлье. Энэ үед их хвчлэн хүмүүс чи сайн зүйл ерөөсөө хийж чаддгүй. Би чамтай юу яах гэж гэрэлсэн болоо. Чи өдөр ирэх тусам ээжтэйгээ улам илүү адилхан болоод байна. Энэ үгс нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж рүү хатгаж байдаг. Харин эрүүл зөрчилдөөний хувьд зөрчил маргаан тухайн хүн рүү биш, харин асуудлын эргэн тойронд өрнжидэг. Жишээлх юм бол чи оройн хоолн дээр ирж чадахгүй гэдгээ хэлээгүйгээс чинь болоод миний төсвөр төвчээр алдагдлаа. Өчигдөр оройны уулзалт нь намайг эвгүй байдалд оруулсанд чинь би маш их эцсэн гэсэн үгс. Тэгэхээр та ялгааг нь олж харж чадж байна уу? Тэгэхээр зөрчил маргааны гол ялгаа нь нэг нь эрүүл биш зөрчилдөөн нь тухайн хувь хүн рүү чиглэсэн хандлагатай тухайн хүний зан чанарын асуудал руу чиглэж байгаа бол нөгөө нь асуудлын эргэн тойронд өрнөж байна. Тэгэхээр хосууд яг энэ ялгаатай байдалд суралцсанаар илүү зөрчил маргаан дунд ч гэсэн эрх чөлөөтэй байж мөн нэр төрөө хамгаалах бүрэн боломжтой юм аа.